Түүх давтагдана гэж нэг үг бий. Давтагдаж байх шиг байна. Одоогоос яг 6 жилийн өмнө 2012 оны 4-р сарын 13-ны шөнө Монгол улсын ерөнхий сайд байсан бас ерөнхийлөгч улсын хурлын дарагч байж үтсэн Намбарын инх баярыг цагдаагийн хүчээр баривчлан Төв аймгийн мөрдөнд хорьсон билээ. Эхлээд шоронд хорж тамлаад дараа нь хүчээр жахуу эмнэлэг төвтүүлсэн. Гэхдээ цоч дөөрөнд шалтгаан хэвлэх үйлдвэрийн нуурсан барилга, шалтгаан нь эх орноо зарж өрөх сүлжээнд нэгдээгүй явдал. Харин одоо Монгол улсын ерөнхий сайд байсан Санжийн баярыг шоронд хорьсон байгаа. Шалтгаан авилга хээл ахвал оюу толгойн гэрээ. Шалтгаан нь дарангуй луулуу хэмээн таамаглаж байна. Эхлээд ганц хотогт уурж хийгээд одоо харин 2 дугаар эмнэлэг төвлөлээ. Мөн л тортой өрөөнд хэвдсэн байж таарах баг. Түүх ингэж татагдлаа. Монголчуудын байлдан дагуулын үед Европыг тэржигтэн төвөөж байсан Монгол цэрэг гэвгэн цэргээ татан Европыг орхин одсон. Шалтгаан нь их хаан өгөөдөө нас барсан явдал байв. Түүнээс хойш Арабын ертөнцийг сүрүүлж байсан Монгол цэрэг мөн л гэнт буцаж Египтийн мамлюк цусаа хавьлуулахаас аврагдсан байдаг. Шалтгаан нь их хаан гүийг тэнгэр талсан явдал байлаа. Үүнээс үзвэл түүх давтагддаг байх юм. Энд дурдсан хоёр хүний аль нь ч тэрэг хаадын хөлийн хумсанд ч өгөхгүй өчүүг юм уу хулгайч авилгач нар. Гэхдээ түүхнийх адилхан байв. Манан бүлэглэл ерөнхийдөө нурж байна. Санжийн баярын дарангуйлал төгсөж байх шиг. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар инх баярыг унгаасан явдал нь түүний дарангуулыг зогсоохын явдал байлаа. Тэр жосоор унгаасан. Харин 12 онд манан бүлэглэл элсээгүйхэн төлөө шоронд хийж гүйцээсэн юм. Одоо харин баярыг ээлж ирсэн бол та угаасаа мөнгө эрх мэдлийн төлөө улаарсан тэмцэл нөхөрлөл гэж байдаггүй. Цаг нь болсон бол арчиж хаяад л цаашаа явдаг. Инх баяр тэгжил арчуулсан, эс баярч тэрэл замаар явж байх шиг. Энд гэхдээ нэг ялгаа анзаараглаа. Намбарын инх баяр бол төмөр шиг биетэй хүн. Тийм ч учраас шорондч нар, нарандч нар босгоо явсаар байгаа юм. Харин Санжийн баяр бол шуналтай хонцгонор ирнэ бие муутай хүн юм. Хол ялгаа нь эндэл байх шивтэй. Хулгайч болохын тулд бие сайтай байх хэрэгтэйг энэ явдал харуулж байна. Түүх давтагдлаа. Дараагийн ерөнхийлөгчийн хувь тавилан яг л энэ замаар явна. Угаасаа манангийн энэ систем нь өөрөө өөрийгөө дараагийнх нь өмнөхөө барьж идэх систем юм. Үүнд цаг хугацааны л асуудал бий. Хизээ нэг цагт Монголын ард түмний төсвөр төвчээр барагдана. Тэр үед шудраг хууль үйлчилэгдэнэ. Мөн ч олон хүн энэ замаар явна да. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй.